байцгаана уу? Эрхэм үзэгчдээ. Бурхны хаанчлал дэлхий дээр гарч ирлээ нэвтрүүлэгт тавтай морилно. Би Хөслөн байна. 2026 оны шинэ жилийн Магдалины дуу хоолой урлагийн тоглолтын дагалдах сурвалжилгын эхний хэсгээр бид Европ, Далайн орнууд, Африк твийн олон улс орндох төгс ичээд Бурхны чуулгануудаар зочилсон. Бид дэлхийд даяарх Христэд итгэгчидтэй Магдалины дуу хоолой шинэ жилийн урлагийн тоглолтын талаарх чин сэтгэлийн сэтгэгдлийг нь ярилцаж, үзэгчдийн таашаалд хамгийн их нийцсэн үзүүлбэрүүдийг дэлгэсэн билээ. Энэ дугаараар сурвалжлагчид маань та бүхнийг Америк, Аз твдэх төгс ичээд Бурхны чуулганд аваачих болно. Бид Христэд итгэгчид Магдалины дуу хоолой шинэ жилийн урлагийн тоглолтыг хамтдаа үзэж байгаа дүр зургийг эргэн харж, үзүүлбэрүүдийн авчирсан сэтгэл хөдлөн мөч баяр баясгалан боддоор мэдэрч, энэ хоёр твийн Христэд итгэгчид тоглолт үзснийхээ дараа юу мэдэрч, юу олж авсныг гүнзгий ойлгох болно. Мөн бид Магдалины дуу хоолой шинэ жилийн урлагийн тоглолтын олонний таашаалд хамгийн их нийцсэн шилдэг 5 үзүүлбэрийг дэлгэх болно. 2026 оны 1-р сарын 1-нд зүүн эргийн бүсийн цагаар өглөөний 7 цагт төгс ичээд Бурхны чуулганы Магдалины дуу хоолой шинэ жилийн урлагийн тоглолт YouTube-ээр дэлхийд даяар цацагдлаа. Дэлхийн олон улс орон бүс нутаг дахь төгс ичээд Бурхны чуулганы Христэд итгэгчид энэхүү тоглолтыг онлайнаар зэрэг үзсэн юм. Канадын Торонто хот болон Америкийн Нью-Йорк, Нью-Жерси, Флорида, Мичиган, Иллинойс, Техас, Калифорни, Вашингтон мужуудад Христэд итгэгчид уг тоглолтыг сэтгэл догтлон үзэхээр цугларчээ. Үүний зэрэгцээ Мексик, Никарагуа, Тринидад ба Тобаго, түүнчлэн Венесуэл, Эквадор, Перу, Бразил болон Чили улсын Христэд итгэгчид ч бас тоглолтыг үзэхээр цугларч, Бурхныг магтан дуулах энэхүү гайхалтай цаг мөчийг таашааж байлаа. Тоглолтыг үзснийхээ дараа Христэд итгэгчид үзүүлбэрүүдийн сэтгэл хөдлөгөө муур амьсгалд автсан хിവэр байсан бөгөөд мэдэрч олж авсан зүйлээ хуваалцах гэж яарч байв. Энэ урлагийн тоглолт ямар нэг шашны зан үйл биш. Үүний өгсөн мессеж нь
Бурхан чамайг дуудаж байна. Чи түүний дуу хоолойг сонсоход бэлэн үү гэдэг юм. Тэр нь л үнийг маш утга учиртай болгож байгаа юм. Сайхан, гайхамшигтай, зүгээр л маш сайхан. Бүгд маш сайхан. Дэлхийн өнцөг болон бүрээс ах эгч нар хамтдаа цугларч, Бурханыг хайрлахаар хамтдаа эрэлхийлж, ингэж холбогдож байгааг харах. Энэ бүхэн үнэхээр сайхан гэж би бодож байна. Бурханы шинэ үгийг биечлэн сонсож, чадлынхаа хэрээр дэлгэрүүлэх нь зүгээр л гайхамшигтай. Бурханы ажил өдөр бүр урагшилж байна гэж хэлж болно. Түүний ажил цэцэглэн хөгжиж, чуулган одоо 120 гаруй улсад байгуулагджээ. Энэ нь надад Библиэд байдаг Бурханаас ирсэн зүйл заавал цэцэглэн хөгжинэ гэсэн үгийг сануулж байна. Энэ урлагийн тоглолт гайхалтай байсан гэж би бодож байна. Надад бүх үзүүлбэр таалагдсан. Бүгд үнэхээр итгэмээргүй сайхан. Чуулган өсөн нэмэгдэж байгааг, бүр маш хурдан өсөж байгааг би нүдэрээ харлаа. Энэ бүхэн ердөө 1 жил юм уу? Жил хагасын дотор л болсон. Тэгэхээр чуулган үнэхээр гайхалтай хурдаар өсөж байна. Бүх зүйл хурдцтай өрнөж байна. Бид бүгд хоцрохгүйгээр хөл нийлүүлж чадна гэж би чин сэтгэлээсээ найдаж байна. Энэ урлагийн тоглолт миний сэтгэлийг үнэхээр хөдөлгөж, би олон удаа уйлсан. Ах эгч нарын үзүүлбэрүүд, дууны үг, зүрх сэтгэлийг минь гүн хөндөж, би өөрийн ирэхгүй уйлсан. Одоо энэ тоглолтын тухай ярихад сэтгэл хөдөлж байна. Энэ урлагийн тоглолтын ач холбогдол болон Бурханы үгийн чухлыг би үнэхээр ойлгож байна. Чуулган маань ийм хурдан өсөж байгаад би маш их бахархаж байна. Эзэн Есүс газар дээр ирэхдээ асар их нөлөө үзүүлсэн ч сайн мэдээ дэлхийд даяар түгэхэд бараг 2000 жил зарцуулсан. Гэтэл одоо эцсийн өдрүүд дэх төгсөжөд Бурханы ажил 30 гаруйхан жилийн дотор дэлхийд даяар түгжээ. Үнэхээр санаанд багтамгүй юм. Төгсөжөд Бурханы ажил урагшилж байгааг би ухаарсан. Энэ нь үнэхээр урам зориг өгч байна. Дэлхийн хаанч байсан хамаагүй та төгсөжөд Бурханы үгийг сонсож, идэж ууж чадна. Зүгээр л маш гайхалтай. Түүний үг нийтэд нээлттэй, энэ гариг дээр хүнд ч нээлттэй. Та хаанч байсан төгсөжөд Бурханы үгийг идэж ууж болно. Дэлхийн өнцөг болон бүрээс ирсэн энэ хүмүүс маш чин сэтгэлээсээ хүсэл тэмүүлэлтэйгээр тоглолоо. Тэд бүхнээ зориулж Бурханы хаанчлал дэлхий дээр гарч ирлээ хэмээн хамаг чадлаараа дуулсан. Үүнийг харах үнэхээр хүчтэй мэдрэмж төрүүлсэн. Энэ гариг дээр 8 тэрбум гаруй хүн байдаг ч дэлхийн өнцөг болон бүрээс ирсэн хүмүүсээс бүрдсэн энэ жижиг бүлэг Бурханы хаанчлал газар дээр ирснийг томхоглож байна. Энэ үнэхээр сайхан, маш сайхан. Энэ урлагийн тоглолтын талаар миний мэдэрсэн зүйл бол Бурханы ажил маш хурдцтай хөгжиж байгааг би харж байна. Бурханы ажил одоо төгсгөл рүүгээ дөхөж байна. Яагаад гэвэл дэлхийд даяар олон хүн эзнийг угтан авч түүний шинэ ажлыг хүлээн авсан. Яг л Бурханы үгэнд зөгнсөнчлөн Бурханы ажил дэлхийд даяар айл өрх бүрд тархах үед түүний ажил удахгүй дуусах тэр цагийг тэмдэглэдэг. Бас гамшиг улам ноцтой болж байна. Бас дэлхийд даяар улам олон ах эгч Бурханыг магтаж байна. Энэ бол Бурханы ажил төгсгөл рүүгээ дөхөж байгаагийн бас нэг тэмдэг юм. Тийм ээ. Энэ нь надад хамгийн яралтай гэж санагдаж байгаа зүйл юм. Үүргээ гүйцэтгэх, үннийг эрэлхийлэх тал дээр надад маш олон дутагдал байдгийг би мэднэ. Би үннийг эрэлхийлэхийн төлөө үнэхээр шаргуу ажиллаж, үүргээ чин сэтгэлээсээ гүйцэтгэж, бүх зүрх сэтгэл, оюун ухаан, хүч чадлаараа Бурханыг хангалуун байлгах хэрэгтэй. Би бас Бурханы үгийг илүү хидэж уух хэрэгтэй. Энэ бол Бурханы ажлыг туулж, түүнээр төгс болгуулах миний цорын ганц боломж. Хэрвээ би энэ боломжийг алдвал дахиж олдохгүй. Миний сэтгэл хөдөлсөн. Тоглолт үзэж байхад өөрийн мэдлгүй нүдэнд нулимс цэглэгнэж сэтгэл их хөдөлсөн. Удаан хугацаанд надад ийм мэдрэмж төрөөгүй. Энэ урлагийн тоглолт миний сэтгэлийг их хөдлөсөн.
Уучлаарай. Хоолой жаахан зангираад байна. Гэхдээ энэ мэдрэмж бол жинхэнэ. Ариун сүнс сэтгэлийг минь хөдлөснийг би мэдэж байна. Entonces puedo ver también porque Маш олон орны Христэд итгэгч оролцож байгааг би харсан. Бас Христийн хаанчлал аажмаар биелэлээ олж байгааг харсан. Би эцэст нь аз жаргал, баяр баясгалан оллоо. Яагаад гэвэл би энэ ертөнцид ийм удаан амьдарсан ч ийм сайхан аз жаргалтай, баяр баясгалантай газрыг хизээч олж байгаагүй. Ах эгч нарын нүүр царайны илэрхийллийг тэд ямар аз жаргалтай, баяр хөөртэй байгааг хараад би ч бас баярлаж догдолсон. Надад эцэст нь өргөгдсөн мэт яг л Христийн хаанчлал байгаа юм шиг санагдаж байна. Энэ яг л миний мэдэрч байгаа зүйл. Үнэхээр гайхамшигтай байсан. Энэ бол Бурхны ажлаас болсон. Энэ бол чуулган дах ариун сүнсний ажлын үр дүн юм. Үзүүлбэр дэх төгсөжөд Бурхны үг бүр бидэнд тусалдаг. Дуулсан мөр бүр, унссан мөр бүр биднийг өөрчилж, бидний харуулдаг завхарсан зан чанарыг шийдвэрлэж байна. Бүх алдар, хүндэтгэл, магтаал нь бидний хайрт төгсөжөд Бурханд байх болтугай. Одоо бид Аз руу анхаарлаа хандуулъя. Филиппиний Пангасинан, Лапу-Лапу, Изабела, Энэтхэгийн Ассам, Итанагаар, Нагаланд, Малайзийн Жохор бах руу, Сибу зэрэг газар, мөн Монгол, Тайван болон бусад олон улс орон бүс нутагт төгсөжөд Бурхны чуулганы Христэд итгэгчид тоглолтыг нэгэн зэрэг үзлээ. Break forth into singing, O mountains. The kingdoms of this world are become the kingdom of our Lord and of his Christ, and he shall reign forever and ever. Amen. Тоглолтын дараа Христэд итгэгчид сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй шахан байв. Тэд тоглолтыг үзээд төрсөн сэтгэгдэл, ойлголтоо урам зоригтойгоор хуваалцсан юм. Энэ үзүүлбэрүүдэд ах эгч нар бүгд Бурхныг шүтэн мөргөж, магтаж байсан. Энэ нь миний зүрх сэтгэлийг гүн хөдөлгөж, би үүнд бүрэн автсан. Энэ нь үнэхээр сайхан мэдрэмж төрүүлсэн. Миний сэтгэл үнэхээр их хөдөлсөн. Үнэнийг хэлэхэд би анхандаа энэ урлагийн тоглолтыг ийм гайхалтай болно гэж төсөөлөөгүй. Гэхдээ хөтөлбөр эхэлсэн мөчөөс би зүгээр л тэр баяр баясгаланг дүрсэлж чадахгүй. Догдлох мэдрэмж нь нэг л өөр байсан. Зүрх сэтгэлдэх баяр баясгалан үнэхээр үгээр илэрхийлэх аргагүй байлаа. Ялангуяа өөрөөр арьсны өнгө үндэстний ах эгч нартай хамт байхдаа би төгсөчөд Бурхныг маань магтахаар хүмүүр цугларч дуулж бүжгэлхийг харах боломжтой байсан. Саяхан би дотроо ингэж бодсон. Бурхан минь, энд байгаа би ямар их ёроолтой юм бэ? Эдгээр ах эгч нартай нэгдэж Бурхныг магтаж байгаа минь ямар их ёроол вэ? Тэндээс би өөрийгөө илүү хэрэгцүүлж эхэлсэн. Тэгээд үүргээ илүү сайн гүйцэтгэхээр шийдсэн. Учир нь өмнө нь би ямар ч бодиттой үйлдэл хийхгүйгээр зүгээр л үүргийнхээ талаар гомдолдог байсан. Гэхдээ тэрээс Бурхны хувьд боломжгүй зүйл гэж байхгүйг харж болно. Зүгээр л бодоод үзтээ сайн мэдээ дэлхийн өнцөг болон бүрт төгсөн. Өөрөөр арьсны өнгөтэй хүмүүс бүгд магтандуу дуулж байна. Сайн мэдээг номлох зураа, хавчлага, маш олон зовлон бэрхшээлийг туулсан ч Бурхны ажил үнэхээр гайхамшигтай юм. Одоо миний зүрх сэтгэл маш их хөдөлж, энэ нь надад үнэнийг эрэлхийлэх илүү их урам зориг өгч байна. Энэ бол зөв зам гэдгийг би мэднэ. Энэ бол бидний амьдралаас сонгож болох хамгийн зөв зам юм. Энэ бол хамгийн гайхамшигтай зүйл.
тэр хүмүүс одоо газрын хүмүүс улс орны хүмүүсийн энэ тоглолт байгаа шүү дээ, тий. Энэ тоглолтын дээр хүмүүс нэгдмэл санаатай байна, нэг зорилготой байна. Нийлмэл одоо тий Бурхны гэсэн энэ зүрх сэтгэл дотор хайр бол мэдрэгдэжсэн. Түүгээр үнэхээр гайхалтай тоглолт болсон. Одоо та бүхний хүсэн хүлээсэн мөч ирлээ. Магдалины дуу хоолой шинэ жилийн урлагийн тоглолтын үзэгчдийн сонгосон шилдэг 5 үзүүлбэрийг дэлгэцгээе. 5 дугаар байранд орсон үзүүлбэр бол Италийн чуулганы хуваалцсан Жуниор ахын туршлагын гэрчлэл юм. Би бусадтай өрсөлдөхөө болсон. Pur riconoscendo che la sua condivisione era eccellente, ho sentito un'ondata di gelosia. Non sopportavo l'idea che i fratelli e le sorelle pensassero che la sua condivisione fosse migliore della mia. Il cuore mi doleva e mi sono chiesto: perché mi paragono sempre agli altri? Perché provo così tanta gelosia ogni volta che qualcuno fa meglio di me? In seguito ho letto queste parole di Dio. Non permettere mai agli altri di essere superiori o migliori di sé. Ciò è causato da un'indole arrogante. Non consentire mai ai punti di forza altrui di essere superiori o migliori dei propri. Ciò è causato da un'indole arrogante. Le parole di Dio hanno illuminato il mio cuore, facendomi capire che, in quanto essere creato, dovrei perseguire la verità per cambiare la mia indole corrotta e adempiere il dovere di un essere creato. Solo questo è in linea con le intenzioni di Dio. Non dovrei perseguire il distinguermi o l'avere una grande reputazione e un alto prestigio dai miei fratelli e sorelle. Il perseguimento di essere una grande persona, un superuomo o un individuo grandioso è ancora più detestabile per Dio. Hermano, ¿podrías contar la razón por la que яагаад энэ туршлагын гэрчлэл саналаа өгснөө бидэнд хэлж өгөхгүй юу? También me he sentido de esa manera igual que Миний hermanita. мэдрэмж тэр ахынхтай адилхан. Түүний туршлагаар дамжуулан би ч бас ах эгч нартайгаа өрсөлдөж байгаагаа ухаарсан. Би зүрх сэтгэлээ үүргээ гүйцэтгэхэд зориулаагүй. Зүгээр л байнга өрсөлдөж байсан. Би түүнээс өөрийнхөө тосголыг олж харсан. Түүний туршлага надад маш их тусалсан. Бурхны үг миний завхарсан байдлыг ч бас шийдвэрлэж өгсөн. Би Бурханд чин сэтгэлээсээ үйлчлээгүй. Ах эгч нартайгаа өрсөлдөж байсан. Би төгсөчд Бурханд залбирч, түүний өмнө гэмшсэн. Би залбирч, өөрийгөө хараасан. Завхарсан зан чанараа хараасан. Би уйлж, намайг залж чиглүүлээч гэж Бурханаас гуйсан. Би дахиж тэгэж амьдрмааргүй байна. Тийм хүн баймааргүй байна. Миний байдал тэр ахынхтай адилхан. Бусад хүмүүс надаас илүү үр дүнтэй байхад би заримдаа хатаархдаг. Ахыг Бурхны үгийг уншихыг сонсоод миний сэтгэл маш их хөдөлсөн. Үзэж байхдаа ч би Бурханд залбирч, Бурхан минь, би ч бас танд гэрчлэл хиймээр байна. Бусдад хатаархахаа болий гэсэн. Бид бүгд өөрсдийн гэсэн давуу талтай. Бусад хүмүүс биднээс хурдан ахиж дэвших байх. Гэхдээ бид хатаархах ёсгүй. Харин ч бид Бурханд залбирч, тусламж гуйх ёстой. Ингэснээр бид өөрсдийгөө илүү сайн мэдэж, түүнд гэрчлэл хийж чадна. Энэ туршлагаар дамжуулан би өөрийнхөө зарим завхарсан зан чанарын талаар ойлголттой болж чадсан. Би ч бас заримдаа энэ завхарлыг илчилдэг. Би өдөр бүр ямар бодол санаа илчилж байгаагаа ч мэддэггүй байсан. Энэ ахын нөхөрлөл болон төгсөчд Бурхны үгээр дамжуулан би бие тоох гэж юу болох? Антихристийн замаар алхах гэж юу гэсэн үг болохыг ойлгож авсан. Үнэнийг хэлэхэд буруу замаар явж байна гэсэн бодол намайг айлгсан. Бурхны үг энэ асуудлыг шийдвэрлэхэд минь бас тусалсан. Яагад гэвэл энэ туршлагаар дамжуулан би тэр буруу замаас хэрхэн буцаж эргэх, Бурхны жигшдэг энэ завхарсан зан чанар болох бие тоосон байдлыг хэрхэн шийдвэрлэхээ олж мэдсэн. Энэ урлагийн тоглолтын
Дөрөвдүгээр байранд орсон үзүүлбэр бол Бурхны хаанчлал газар дэлхий дээр гарч ирсэн хэмээх Бурхны үгийн магтан дуу юм. Дууны үг нь төгс өчид Бурхны илэрхийлсэн үг нь мах одоор илэрсэн номын 1-р бодит байдаг ба Бурхны илрэлт ба ажил. Энэ найрал дуу бол 24 улс дахь төгс өчид Бурхны чуулганы 31 салбар чуулганы хамтын бүтээл билээ. Энэ найрал дууны үзүүлбэр үнэхээр сэтгэл хөдлөгөн байсан. Миний сэтгэлийг хамгийн их татсан зүйл гэвэл төгс өчид Бурхны үг хүмүүсийн зүрх сэтгэлийг үнэхээр байлдан дагуулсан явдал юм. Өөрөөр улс орноос ирсэн ийм олон хүн энэ найрал дуугаар дамжуулан Бурхны алдар сууг илэрхийлж байгааг харах үнэхээр сайхан байсан. Энэ үнэхээр сайхан гэрчлэл бөгөөд Христийн хаанчлал газар дээр байгуулагдаж байгааг харуулдаг. Би ах эгч нарын нүрнээс цацрах чин сэтгэлийн баяр баясгалан харсан. Тэдний сүнс маш эерэг, баяр хөөртэй байсан. Тэр нь миний сэтгэлийг үнэхээр хөдөлгсөн. Энэ бүхнийг хинч хийж чадахгүй. Зөвхөн Бурхан л гүйцэлдүүлж чадна. Энэ л надад хамгийн их урам зориг өгч байна. Дэлхийн өнцөг болон бүрээс ирсэн хүмүүс Бурхныг магтаж, шүтэн мөргөж байгааг бид харлаа. Та Бурхны хаанчлал газар дэлхий дээр гарч ирсэн магтан дууг үзэж, өөрөөр улсын ах эгч нар Бурхныг бүх чадлаараа магтандуулж, түүнийг ирсэн гэдгийг гэрчилж байгааг харахдаа энэ бол зүгээр л Бурхны хаанчлал биелэх үед ямар байхын урьдчилсан үзүр гэж бодохгүй байхын аргагүй. Бурхны хаанчлал биелэлээ олох үед бид бүгд Бурхантай хамт байж, түүнийг магтаж, түүнтэй хамт байхын аз жаргал, баяр баясгалан мөнхөд идэх болно. Бурхны ажил үнэхээр зөөнөөс захилж, баруун зүгт гэрэлцдэг аянга шиг юм. Төгс өчид Бурхны үг дэлхийд даяар түгэн дэлгэрсэн. Дэлхийд даяарх маш олон ах эгч, магтан дуу, туршлагын гэрчлэлээрээ төгс өчид Бурхныг магтаж байна. Бурхны ажил тогтвортой хөгжиж, маш хурдцтай түгэж байгааг харах зүгээр л маш хүчтэй мэдрэмж төрүүлж байна. Ano ang iyong pinaka-naramdaman? Энэ магтан дууг сонсоход таны сэтгэл юунд хамгийн их хөдөлсөн бэ? Ayan, so nang mapakinggan ko din tong hymno na ito Би энэ магтан дууг сонсоод маш их догдолж, сэтгэл их хөдөлсөн. Энэ магтан дуугаар дамжуулан эцсийн өдрүүд дэх өөрийнх нь ажил биелсэн. Олон хүн өөрийг нь хэдийнэ огтон авсан гэдгийг Бурхан бидэнд хэлж байна. Өнөөдөр эзэн Есүс төгс өчид Бурхан болж эргэн ирсэн. Олон хүн үүнд маш их баярлаж, аврагдаж, Тэнгэрийн хаанчлалд орно гэж найдаж байна. Энэ магтан дуунд уус, ол, нуур, хуурай газар, далай тэнгис, бүх амьд зүйл жинхэнэ Бурхны нүүр царайн гэрэлд хөшгөө нээж, дахин сэргэж, зүүднээсээ сэрж, хөрснөөс соёолж буй нахиамит байна. Эцсийн өдрүүд дэх Бурхны эргэн ирэлт бидэнд гэрэл авчирч, сүнслэг нүдийг маань нээж, сатааны хурам эхлэлтээс биднийг сэрэж, биднийг эргүүлэн авчирсан. Хэрвээ би эцсийн өдрүүд дэх Бурхны эргэн ирэлтийг хүлээн аваагүй бол
Сатаанд хичнээн гүн завхруулагдсанаа хизээж ухаарахгүй. Өөрөө ч мэдлэггүйгээр түүний иргэшээлд амьдрах байлаа. Эцсийн өдрүүд дэх Бурханы эргэн ирэлт бол миний аврал юм. Бурхан надад үнэнийг олж авах боломж өгсөн. Өнөөдрийг хүртэл би талархсаар л байна. Дэлхий дээр маш олон хүн байхад түүний эргэн ирэлтийг угтан авахаар Бурханаар сонгогдсон минь миний хувьд үнэхээр агуу ёроол юм. Би Бурханы хайрыг үнэхээр хариулмаар байна. Тиймээс би Бурханд байнга залбирч, нэг л өдөр Бурханыг гэрчилж, түүний үг болон ажил, мөн тэр намайг хэрхэн залж чиглүүлсэнийг гэрчилж, хайрыг нь хариулах юмсан гэж найддаг. Олонний таашаалд хамгийн их нийцсэн 3 дахь үзүүлбэр бол Тайландын Чангмай хот дахь төгсөгчд Бурханы чуулганы Алис Вон эгчийн туршлагын гэрчлэл юм. Өөрийнхөө гэр бүлийн хоригдол. ข่าวลือของพรรคคอมมิวนิสต์จีนได้ชักพาพวกเขาให้หลงผิดและต่อต้านความเชื่อในพระเจ้าของฉันอย่างรุนแรงพวกเขาพูดหลายอย่างที่ใส่ร้ายป้ายสีและหมิ่นประมาทพระเจ้าและยังข่มขู่ฉันว่าถ้าพี่เชื่อในพระเจ้าผู้ทรงมีอิทธิฤทธิ์ในจีนพี่จะถูกจับนะรัฐบาลพรรคคอมมิวนิสต์จีนจะจับผู้เชื่อในพระเจ้าผู้ทรงมีอิทธิฤทธิ์ทุกคนที่เจอไม่ให้รอดแม้แต่คนเดียวตั้งแต่วินาทีที่พวกเขารู้ว่าฉันเชื่อในพระเจ้าผู้ทรงมีอิทธิฤทธิ์พวกเขาก็รวมหัวกันข่มเหงฉันด้วยวิธีการสารพัดพวกเขาพร้อมที่จะทุบตีฉันจนตายเพื่อห้ามไม่ให้ฉันเชื่อแต่นั้นเข้าฉันก็มีช่วงเวลาที่อ่อนแอเหมือนกันฉันบังเอิญได้ยินเพลงเจ้าควรละทิ้งทั้งหมดเพื่อความจริงเจ้าต้องทนทุกข์กับความยากลำบากเพื่อความจริงเจ้าต้องพลีอุทิศตัวเจ้าให้กับความจริงเจ้าต้องสู้ทนกันดูหมิ่นเหยียดหยามเพื่อความจริงและเจ้าต้องก้าวผ่านความทุกข์อีกมากเพื่อให้ได้รับความจริงมากขึ้นนี่คือสิ่งที่เจ้าควรทำพระเจ้ากำลังทรงพระราชกิจแห่งการพิพากษาในยุคสุดท้ายทรงแสดงความจริงเพื่อชำระผู้คนให้บริสุทธิ์และช่วยผู้คนให้รอดและปิดฉากยุคนี้ถ้าผู้คนไม่ได้รับความจริงพวกเขาจะสูญเสียโอกาสที่จะได้รับความรอดและสุดท้ายก็จะตกอยู่ในความวิบัติและถูกทำลายเหลือเวลาไม่มากแล้วฉันต้องรีบไล่ตามส่องหาความจริงไม่ว่าครอบครัวจะมีความสุขแค่ไหนก็ไม่จีรังการไม่ได้รับความจริงคือความทุกข์และการสูญเสียที่ยิ่งใหญ่ที่สุด Энэ ихчийн туршлага танд хэрхэн тусалсан бэ? Хүмүүст ашигладаг сатааны янз бүрийн залмихийг нэвт харах боломж олгосон нь надад хамгийн их тус болсон. Хүмүүсийг Бурханыг дагахаас сэргийлэхийн тулд сатан бүх төрлийн залмих ашигладаг. Энэ бол сүнсний тулаан юм. Ямар ч нөхцөл байдалд би Бурханд найдаж түүнд залбирах ёстой гэдгийг ойлгосон. Би аливаа зүйлийг хүний өнцгөөс бус, үнэний өнцгөөс харах хэрэгтэй. Энэ ихчид тулгарсан орчин нөхцөл минийхтэй маш төстэй байсан. Түүний туршлага надад их урам зориг өгсөн. Би өөрийнхөө туршлагыг түүнийхтэй холбож ойлгож чадсан. Түүний олж авсан зүйлээс би Бурханы эрх мэдэл, хүч чадлыг олж харсан. Нөхцөл байдал хичнээн хэцүү байсан ч Бурхан биднийг үргэлж урагш залж чиглүүлж байдаг. Ийм сүнсний тулаантай тулгарх үедээ бид Бурханд залбирч найдах хэрэгтэй. Сатаанд буулт хийх ёсгүй. Бид альвааг үнэний өнцгөөс харах хэрэгтэй. Энэ нь бидэнд үүргээ сайн биелүүлж амиа өсгөхөд туслана. Энэ ихчийн туршлага надад өөрийг минь санаалсан. Яагаад гэвэл итгэлээсээ болоод би одоо нөхрийнхөө хавчлагтай тулгарч байгаа. Тийм орчинд Бурханы үгийг идэж уухаа үргэлжлүүлж чадсныг нь би үнэхээр биширсэн. Бурханы үг л түүнд хэрэгжүүлэлтийн зам өгсөн. Түүний хуваалцсан Бурханы үгийн нэг хэсэг надад үнэхээр таалагдсан. Тэнд хүн дээр Бурханы хийдэг ажлын алхам бүр нь Сатан, Бурхан хоёрын хоорондох бооцоо гэсэн байдаг. Бас Бурхан бидний бат зогсож чадах эсхийг харж байгаа. Энэ хэсэг надад асар их хүч өгсөн. Бурханы энэ үгийг уншаад төгсөвчд Бурханд найдах үед боломжгүй зүйл гэж үгүйг мэдэрсэн.
Түүний туршлага надад гүн сэтгэгдэл төрүүлсэн. Учир нь би ч бас саяхан гэр бүлийнхээ хавчлагтай тулгарсан. Тийм учраас түүний туршлага надад хамгийн гүн сэтгэгдэл үлдээж сэтгэлийг минь их хөдлөсөн. Энэ ихч гэртээ тулгарсан бэрхшээлийнхээ тухай ярьж бас тэдгэрийг хэрхэн даван туулсан. Энэ явцад бурхантай харилцах харилцаанд хэрхэн орцсон тухай нөхрөлсөн. Түүний туршлагыг үзнийхээ дараа би гэр бүлийн хавчлагыг үл хайхран үргэлжлүүлэн итгэх шийдэмгий байдлыг олж аваад зогсохгүй. Бас тэр ихчийн шиг тийм итгэл хүч чадлыг олж авсан. Хэдийгээр энийгч дэлхийн нөгөө талд байгаа ч түүний гэрчлэл надад гүн сэтгэгдэл төрүүлсэн. Энэ үнэхээр сэтгэл хөдлөхөн байсан бөгөөд зүрх сэтгэлийг минь гүн хөндсөн. Энэ урлагийн тоглолтын 2 дугаар байранд арсан үзүүлбэр бол Хятадын ах эгч нарын дэглэсэн бүжиг юм. Бурхны ардууд бүгд төгс хүчит Бурхныг магтдаг. Could you please share why you like this Яагаад dance? энэ бүжиг танд таалагдсанаа хуваалцаж? Тэр үзүүлбэрт оролцсон хүмүүр үнэхээр бүхнээ зориулсан байсан. Дуулж бүжиглэх үеийнх нь инээмсэглэл, нүднийх нь гэрлээс, бас төрөлхийн хөдөлгөөнөөс нь та үнийг мэдэрч болохоор байсан. Ялангуяа Хятадын ах эгч нарын өнгөлөх хувцас, сайхан бүжиг зүгээр л гайхамшигтай байсан. Миний сэтгэл үнэхээр их хөдөлсөн. Би яг л жаахан хүүхэд шиг тэнд суугаад тэднийг үзэж, бүжигтэн сэтгэл хөдөлж, химнэлтэнд хөлөөрөө тавшиж, инээмсэглэж байсан. Би тийм ч их сэтгэл хөдлөлтэй хүн биш л дээ. Гэхдээ энэ удаа өөр байсан. Яагаад гэвэл үхтэл маш бодтой, жинхэнэ байсан. Та төгсөжөд бурхан энэ хүмүүстээр ажиллаж байгааг харж болно. Үнэхээр сайхан. Энэ бүжиг баяр баясгалан эрч хүчээр дүүрэн босоод бүжиглэмээр санагдуулдаг. Энэ нь бидэнд урам зориг өгч, зүрх сэтгэлдээ бурхны хайрыг мэдрэхэд хүргэдэг. Бид зүрх сэтгэлээ нээхэл юм бол бурхны хайр үргэлж байдаг гэдгийг мэдрүүлдэг. Энэ бүжиг цэвэр ариун хайр, эрч хүчээр дүүрэн. Нэг л өдөр би бүжиглэж сурах байх. Би ч бас тэгмээр байна. Хоёр дахь үзүүлбэр маш их эрх чөлөөг мэдрүүлсэн. Би тэндээс нэг зүйлийг харсан. Үнэн хүмүүсийн зүрх сэтгэлд жинхнээсээ орох үед бүх айдас төгшүүр алга болдог юм байна. Тэд зүрх сэтгэлдээ байгаа зүйлээ чөлөөтэй, нээлттэйгээр илэрхийлж, бурханд магтаал өргөж чадна. Надад хамгийн гүн сэтгэгдэл төрүүлсэн хэсэг бол Янгэ бүжиг байсан гэж би бодож байна. Яагаад гэвэл ах эгч нар маш эрх чөлөөтэй, нээлттэйгээр бүжиглэж байгааг би харсан. Тэд хичээж үзүүлбэр үзүүлж байгаа юм шиг биш. Бүжиглэхдээ үнэхээр таатай байгаа нь харагдсан. Энэ нь надад хамгийн онцгой санагдсан. Үзүүлбэрийг үзэж байхдаа би өөрийн эрэхгүй тэр бүжгийг сурмаар санагдаж, босоод дагаж бүжиглэмээр санагдаж байсан. Тэгээд таны сэтгэлийг хамгийн их хөдлөсөн зүйл юу вэ?
Хятадын коммунист намд хавчигдаж саад бэрхшээлтэй тулгарч байгаа зарим ах эгч байсаар байна. Хятадын коммунист намын Христэд итгэгчдийн эсрэг явуулж буй хавчлага маш ноцтой түвшинд хүрсэн. Зүгээр л бурханд итгэж сайн мэдээг номлосныхоо төлөө олон ах эгч аимшигтай тамлал амсаж, баривчлагдаж ял авсан. Гэсэн ч ийм нөхцөл байдалд ч тэдний олонх нь итгэлээ чанд сахиж, бурхнаас урваагүй бөгөөд гэрчлэлдээ бац зогссон. Энэ агуу диавол хааны савраас мултарсныхаа дараа ах эгч нар бурхны үгийг чөлөөтэй уншиж, үүргээ гүйцэтгэж чадаж байгааг хараад хавчлаггүй улсад бурханд итгэнэ гэдэг миний хувьд үнэхээр агуу ерөөл болохыг би ухаарсан. Би бас ах эгч нар зөвхөн тамлалын зовлон амсаад зогсохгүй, гэр бүлээсээ хагацхын зовлон амсныг харсан. Бас олон хүн бурханд итгэж, түүнийг дагаж, үүргээ гүйцэтгэхийг хүссэн ч боломж олдоогүй. Тэдэнд бурхны хайрыг хариулах боломж ч олдоогүй. Тиймээс ах эгч нар эцэст нь энэ хүлээсээс мултарч, бурхныг магтан чөлөөтэй бүжиглэж, дуулж, түүний хайрыг хариулахын тулд үүргээ гүйцэтгэж чадаж байгааг харах нь энэ тоглолтоос миний сэтгэлийг хамгийн их хөдлөсөн хэсэг байлаа. Энэ нь бас надад бурхны үгийг уншиж, бурханд итгэх боломж бүрийг бид нандинах ёстой гэсэн мэдрэмж төрүүлсэн. Энэ урлагийн тоглолтын олонний таашаалд хамгийн их нийцсэн 1-р байранд орсон үзүүлбэр бол хойд Калифорни чуулганы Бурхны үгийн магтан дуу юм. Бурхны төлөөх үнэнч зүрх сэтгэл. Дууны үг нь махатаар илэрсэн намын 1-р боддох Бурхны үгийн бүлгээс ихтэй билээ. Петр Есүсийг хэрхэн мэдэж авсан тухай. Oh God, I ask for nothing in my life but that my thoughts of love for God and my heart's desire be accepted by God. I was with God for so long, yet I never loved Him. That is my biggest test. Even though I stayed with Him, I did not know Him, and I even said some inappropriate things behind His back. I'm willing to dedicate my heart wholly to God. I'm willing to dedicate my heart wholly to God. Even though I'm unable to do anything for God, I'm willing to loyally satisfy God and to have one heart and one mind for Him. I believe God must scrutinize my heart. Hermana, al ver que este himno te conmovió mucho. Ихчээ, энэ дуу таны сэтгэлийг их хөдлөснийг харлаа. Яг одоо юу мэдэрч байгаагаа хуваалцахгүй юу? Бурхныг хайрлах тухай энэ магтан дуу миний сэтгэлийг маш их хөдлөсөн. Петр эзэн Есүстэй хамт байсан. Хэдийгээр тэр эзнийг хайрлаж байсан ч эзнийг явсны дараа л түүнийг жинхнээсээ мэдсэн. Тэр эзэнд их өөртөө мэд санагдсан. Энэ миний сэтгэлийг их хөдлөсөн. Надад ч бас бурханд өөртөө мэд санагддаг. Намайг өөрийнхөө өмнө буцаан авчирсан нэгэн бол бурхан. Тиймээс би түүний хайрыг хариулж, үлдсэн амьдралдаа түүний даалгаврыг биелүүлэх ёстой. Гэхдээ би хараахан тэгж чадаагүй л байна. Хэдийгээр би тоос чорооноос ч дор бүтээгдсэн зүйл боловч бурхан намайг харж хандаж, халамжилж, түүний шинэ ажилтай хөл нийлүүлэх энэ боломжийг надад өгсөн. Энэ нь надад их өөртөө мэдрэмж төрүүлдэг. Бүтээгдсэн зүйлийн хувьд надад бүхнийг хайрлсан нэгэн бол бурхан. Тэр надад амь хайрлаж, өнөөдрийн байгаа газарт минь авчирсан. Бурхан өөрийнхөө даалгаврыг даалгаснаар намайг өргөмжилж, надад нэгүсэл үзүүлсэн. Би үүргээ биелүүлж,
Бурхны надад өгсөн бүхнийг өөрийн өчүүхэн хүчээр хариулах ёстой. Би итгэл, хайраар бүх хүчээ дайчлан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж, Бурхны тогтоосон орчинд Бурхны ариусгалд авралыг үргэлжлүүлэн туулах болно. Ямар ч зовлон бэрхшээл, хүнд хэцүү зүйлтэй тулгарсан би гомдлохгүй. Харин Бурхныг дуулууртай дагаж, хайрлах сэтгэлээр тэр бүхнийг хүлээн авна. Амен. Nagustuhan ko po yung rendition ng brother. Тэр ахын дуулсан магтан дуу надад үнэхээр их таалагдсан. Түүнийг чин сэтгэлээсээ дуулж байгааг би мэдэрч байсан. Би үнийг үнэхээр мэдэрч чадсан. Түүнийг дуулах үед би бүр нулимс унахсан. Яагаад гэвэл тэр бас Петрийн туршлага байсан. Петрийн эзэн Иесуст хандсан тэр залбирал өөрийнхөө биеэ тоосон байдлыг таньж мэдхэд минь үнэхээр тусалсан. Надад сайрхах зүйл юу ч байхгүй. Би үн цэнгүй гэдгийг тэр надад харуулсан. Бурханд өргөж чадах цорын ганц зүйл минь миний үнэнч, дуулууртай байдал юм. Би зөвхөн гаднаа зарлагдахад анхаарч болохгүй. Петр ингэж хэлсэн. Би эзэн Иесустэй маш удаан хугацаанд хамт байсан ч түүнийг хизээж хайрлаж байгаагүй. Энэ бол миний хамгийн том өр. Би түүнтэй хамт байсан ч гэсэн түүнийг мэдээгүй. Тэр ч байтугай түүний арх ударгаар зарим зохисгүй зүйлийг хэлж байсан. Эдгээр зүйлийг бодохоор би эзэн Иесуст улам их өртөө санагддаг. Би яг адилхан яагаад гэвэл шалгалцтай тулгарч Бурханаар илчлэгдэх үедээ би Бурханд гомдолсоор байдаг. Тийм учраас магтан дууны энэ хэсэг миний сэтгэлийг тэгтлээ их хөдлөсөн юм. Энэ магтан дууг дуулахад зүрх сэтгэл минь харуулслаар дүүрч байсан. Энэ дуу намайг уйлалсан. Миний сэтгэлийг маш их хөдлөсөн. Петрийн Бурхныг хайрлах хайр, үнэний эрэлхийллийг харах нь зүрх сэтгэлийг минь их хөдөлгөж намайг уйлалсан. Петрийн Бурханд дуулууртай байдал, тууштай шийдэмгий байдал, бүрэн дүүрэн үнэнч байдлыг нь хараад би маш их дутагдaltaй, үнэхээр өчүүхэн гэдгийг мэдэрсэн. Би Петр шиг Бурхныг хайрлах хайранд хүрэхийг чин сэтгэлээсээ хүсэж байна. Гэхдээ яг одоо би тэр стандартаас маш хол байгаагаа мэдэрч энэ нь намайг шаналгаж байна. Бурхан биднийг Яв, Петр хоёр шиг бай гэж хэлдгийг бодохоор энэ бол Бурханы бидэнд тавьдаг шаардлага гэдгийг би мэднэ. Би ийм шийдэмгий байдалтай байж Петр шиг үг дуугүй дуулууртай байдлыг эрэлхийлж зүрх сэтгэлээ бүхэлд нь Бурханд өгөх ёстой. Маш их завхрал илчлэх үедээ би өөрийгөө үзэн яддаг. Гэхдээ Петр хэрхэн эрэлхийлж, Бурханыг хэрхэн ирж хайж байсныг, шалгалт, засалтыг хэрхэн туулсныг, эцэст нь гэрчлэлдээ бац зогссоныг бодохоор энэ нь надад үнэхээр их тусалж, итгэлийг минь бэхжүүлдэг. Энэ бол зөв зам. Бурханы бидэнд зориулан зохицуулсан амьдралын зөв зам гэдгийг энэ нь надад мэдүүлдэг. Амен. Энэхүү тоглолтын шилдэг 10 үзүүлбэрийг зарлалаа. Бид тэргүүн байр эзэлсэн дуучин Бари ахтай ярилцлаа. Thank you, brother. Could you Аха, briefly introduce та yourself өөрийгөө first? товч танилцуулахгүй юу? Okay, За, I'm Brother намайг Бари Barry Галиндо Galindo, гэдэг. and I'm Би from Хойд Northern Калифорнийн California. чуулганаас ирсэн. When did you begin accepting Та God's эцсийн work in өдрүүд the дэх last төгсөчд days? Бурханы ажлыг And what хизээ хүлээн duties авсан do бэ? you do in the church? Та одоо чуулганд ямар үр гүйцэтгэж байгаа вэ? That was going to be Энэ сард яг 3 жил болж байна. presently I'm Би одоо working чуулганд in the хөгжмийн review редактороор of the ажилладаг. hymns. I heard you have a background in music. Та анх When хизээ did you first хөгжимсарч start эхэлсэн бэ? studying music? Oh, well, 1965 онд 5 настай байхдаа аав ээж хоёр хөгжимд маш их дуртайг минь хараад намайг мэргэжлийн төвшөнд сургахаар Сан Францискогийн хөгжмийн дээд сургуульд оруулсан. the school Brother Barry, during the Бари аха, preparation of the entire үзүүлбэр program, бэлтгэх явцад was there танд any онцгой гүн experience that сэтгэл left a үлдээсэн туршлага бий юу? particularly deep impression on you? Well, yeah, there was actually, brother. Тийм ээ, тэгэлгүй яах вэ дүү минь. During the preparation, Энэ үеэр би the whole program завхарсан зан чанараа байн илчилж байснаа санаж байна. Ялангуяа бие таасан зан чанар минь маш тод харагдаж байсан. Би хөгжмийн салбарт үргэлж ажиллаж байсан болохоор хүмүүс намайг байн магтаж чи үнэхээр мундаг юм а гэдэг байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам би хөөрч эхэлсэн. Үзүүлбэрт бэлтгэх үеэр
Би альвааг үргэлж өөрийнхөөрөө хийхийг хүсэж ах эгч нарын саналыг хүлээн авахыг хүсдэггүй байсан. Гэхдээ Бурхны үг болон энэ магтан дуугаар дамжуулан би маш их тусламж авсан. Би Бурхны үгийг ахин дахин уншиж, эрэх зөөлж, өөр дээрээ тусгаж авсан. Сөрөг болохоо болж, тэгтлээ их бие тоохоо байлахад эдгээр үг надад тусалж, би дуулууртай дагахад бэлэн болсон. Би өөртөө байнга ингэж сануулж байсан. Би энэ ажил дах өчүүхэн эрэх шурга, далай дах жижиг загас шиг л юм. Аажмаар би бие тоосон зангаа хайж, ах эгч нарынхаа зөвлөгөөг илүү сонсдог болсон. Энэ туршлагаар дамжуулан би завхарсан зан чанарынхаа талаар илүү гүнзгий ойлголттой болж, тэдгээрийг өөрчлөхийн тулд Бурхны үгийн гэрэлд өөрийгөө хэрхэн эргцүүлэхийг сурсан. Энэ хугацаанд би өөрт гарсан өөрчлөлтийг үнэхээр мэдэрсэн. Бурханд талархъя. Brother Barry, Бари аха, энэ туршлага ирээдүйд үнэнийг эрэлхийллийг тань хэрхэн өөрчилнө гэж та бодож байна вэ? Well, brother, Дүү минь, би энэ туршлагыг зүрх сэтгэлдээ хадгалж, нарийн ширийн зүйл бүрийг байнга эргцүүлэн бодох болно. Энэ туршлагаас олж авсан зүйлээ ирээдүйн туршлагадаа авч явна гэж найдаж байна. Хэсэг хугацааны дараа эргэж хараад энэ бол үнэхээр үнцэнтэй туршлага байсан гэж хэлж чадах болно гэж найдаж байна. Би Бурханд залбирч, хэрэв тэр зөвшөөрвөл ирээдүйд ийм туршлага илүү олныг хоримтлуулна гэж найдаж байна. Бас Бурхны ажил дуусахаас өмнө ийм үүргийг гүйцэтгэх боломж илүү их олдож, Бурхны илүү олон хонийг түүний өмнө авчирна гэж найдаж байна. Энэ туршлагаас олж авсан миний хамгийн том өөрчлөлт, ололт бол Бурханд хэрхэн дуулууртай байхыг ойлгосон явдал. Бас үнэнийг эрэлхийлэх зам дээр дуулууртай байх хичээлийг үргэлжлүүлэн сурах юм. Амен. Бурханд талархъя. Өнөөдрийн дугаар ингээд өндөрлөж байна. Таалан үзсэнд баярлалаа. Дараа уулзцгаая. Oh God, although my life is not worth much to you, I wish to dedicate it to you. Though men are unworthy to love you, and their loving hearts are both worthless, I believe you know men's intentions, and even though the flesh of man does not meet with your acceptance, I wish for you to accept my heart. I'm willing to dedicate my heart wholly to God. I'm willing to dedicate my heart wholly to God. Even though I'm unable to do anything for God, I'm willing to loyally satisfy God and to have one heart and one mind for Him. I believe God must scrutinize